За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгтээ давтай морил. Бид хоёр энэ бичлэгээр анх Японд ирсэн сэтгэл болон Японы талаар өөрсдийнхөө одоо туулж мэдэрсэн туршлагаасаа та бүхэндээ жохон ч гэсэн мэдээл болох болов гэдэг үүднээс биччихье. Тэгээд энэ бичлэгийг анх Японд ирэх байгаа, Японыг сонирхож байгаа хүмүүст зориулаад хийж байна. Тэгээд бид хоёр одоо ингээд нэгнээсээ ингээд асуулт асуугаад ингээ хариулаад явна. За тэгээ эхлээд би айрыгаас асуулт асуу гэж бодож байна. Японд анх хэдэн онд ирж исэн бэ? Яг ямар шуумаар Японд ирсэн бэ? Тэрнээсээ үзэгчдтэй хуваалцаач. За Японд анх 2017 онд ирж исэн. Тэгээд ер нь бол Япон хэлний сургалтаар анх ирсэн. Тийм. Хэдэн сард ирсэн? Хэдэн сарын ирсэн? 17 оны 10 сарын эсэлтээр яг 9 сарын сүүлээр ирчихсэн. Тий. Даасаа хөрхө удчихжээ бас. Тий. Ер нь цаг хугацаа их хурдан юм уу? Тий. Нэг дэрэмхийн зурлал өнгөрчих юм да. Би болохоор анх Японд 2015 онд ирж исэн. 15 онд бас хэлний бэлтгэлээр ирж исэн. Тэгээ дээд сургуульд сурж агаад тэгээд дундаас нь ингээд чөлөө аваад 15 оны 1 сарын эсэлтээр ирж исэн шүү дээ би нэрээ. 1 сарын эсэлт гэж бас байд юм билээ. Уг нь бол Японд чинь 4 сар, 7 сар, 10 сар гэдэг шүү дээ. Яг ирсэн сараас шалтгаалаад зарим нь 2 жил сурдаг, зарим нь 1 жил 6 сар гэж сурдаг шүү дээ. Би болохоор ингээ арай төрөвчлсэн маягийн сургалтаар ирсэн гэсэн үг. Ер нь бол 15 оны 1 сард ирэнгүүтээ 16 оны 3 сард төгссөн байхгүй. Тэгээд шууд 16 оныхоо 4 сараас нь ингээд дээд сургуульд орох юм уу, эсвэл одоо коллежид орох боломжтой болчихж байгаа. Би аль төгсөөд ирсэн байхгүй юу? Монгол яг ШТС-ийг Япон хэлний техникийн орчуулагчаар төгссөн. Яг нь эрэхтэй бол бүр огт хэлгүй бол ирээгүй, хэлтэй ирсэн. Тэгээд бүр одоо сурсан мэрэгжлийнхаа хэлийг дээшлүүлэх гээд ирсэн байхгүй. Тэгээд 10 сар учраас би яг жил 6 сар сураад төгссөн. Тэгээ яг нь миний хувьд даваа талтай юм гэх юм бол нөгөө их сургуулаа төгсөөд ирсэн учраас хэлний бэлтгэлээр дүүрэгчээд шууд ажилд орох эрх надад үүсчихсэн. Яг цаашаа сурыг гэсэн бодол байсан. Гэхдээ бас ажлыг гэсэн бас бодол байсан. Тэгэл ажлыг нь сонгосон. Японд ирээд яг ямар мэдрэмж төрж ирсэн? Одоогийн чиний Японд ингээд амьдраад 5-6 жил болчлоо шүү дээ, тэ? Тэр мэдрэмжээсээ хуваалцаа. Миний хувьд болохоор тий нөгөө нэг их сургуультай Япон хэл үзчихсэн гэсэн шүү дээ. Тийм болохоор Японы ер нь соёл одоо энэ хүмүүсийн зан ааш за тэгэл ямар шүү одоо характертэй хүмүүс вэ гэдгийг нь хүртэл манай багш нар маань зааж өгч ирсэн. Тий. 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 Тийм болохоор ерөнхийдөө бол яг одоо ингээд тогтоож авсан юм гэх юм бол Япон хүмүүс бол нөгөө цаг барьдаг тий. За тэгээ дээрэс нь соёлын хувьд бол ингээд маш юм соёлтой хүмүүсээс гадна одоо альва ямар нэгэн зүйлийг хийхдээ хичээнгүйл ингээд хийдэг тэр зэсмаа ингээд хичээл одоо ажил ч юм уу тэр бүхэндээ одоо өөрийн бүх цаг заваа зориулахад бэлэн байдаг тийм хүмүүс юм болов гэж ерөнхийдөө нөгөө бодож исэн. Бас би өөрөө аниме их үздэг байсан болохоор ирсэн чинь зүгээр л яг аниме дотор явж байгаа юм шиг л надад санагдсан л та. Тий амар гой санагдсан ингээл мод яг Нарита дээр буугаал Токио хот руу тий Токио руу явж явах тэр зам бол зүгээр л би өөрөө аниме дотор орсон юм шиг л санагдчихсэн. Цаг бол үнэхээр амар сайн баримталдаг хүмүүс юм билээ. Бүр ингээ бараг 20-30 минутын өмнө ирчээ хүлээгээ зогсож идэг те. Тэр бол бүр ингээд амар гайхалтай санагдчихсэн. Миний хувьд бол бас цагийн хувьд асуудалтай. 10 жилдээ бид нэр амар хоцордог. Тийм. Ер нь бол Монголд бол амар тийм байсан. Тэгээ энэ ч ирээд бол аль болох цагаа барих гал ингээл. Гэхдээ бас нэг монгол хүний нэг тийм зам байгаа юм тийм. Чигэж 20-30 минутын өмнө ирэх биш те. Нэг бараг ингээд туллаад ирдэг нэг тийм. Цагийн тулгаж ирдэг те. Тийм. Тийм бас яга амар сонь санагдчихсэн тийм гайхсан зүйл байгаа. Одоо юм энгийн өдөр тутам юм биш. Одоо бүр ингээд соёлын шок. Метро амар би гайхчихсан. Ирээл ингээд яг мэдээч хэрэг ингээд ийм хурдан юм явдаг гэл ингээд сонсч л лээсэн л та. Гэхдээ ингээд миний ингээд төсөөлж ийснээс илүү хурдан явдаг. Тэгээд ингээд их тийм илүү одоо яг Яманотосын эдэр чинь бас ингээл байшингуудын дундуур ингээл хотын төвөр ингээд явдаг штеп. Тэр миний хараад бүр ингээл амар гайхаад
Энэ яг яаж ингэ яваад байна гэдэг ч юм уу те. Тэргүй байдлаар метрог бол амар гайхчихсан тийм. Метро л надад айгу сонин одоо санагдчихсан. Тэгээ бас нэг юм нь би одоо ингээл Токиод тэгээ энэ ч одоо Японоос нийслэл шүү дээ. Тийм учраас өндөр барилгатай ингээл бүр ингээд амар гоё тийм ингээд хаа сайгүй өндөр барилгатай тийм байх болов гэсэн чинь бас яг тийм байгаагүй. Миний ингээ амжих гад очсон газар ингээд өндөр барилга баг байгаагүй. Тэгээ дандаа жижиг 1-2 давхар тэгээ дандаа апартментууд тий хувийн хауснууд ихтэй орон сууц юу н багтай тийм байсан болохоор бас тэрэндээ амар гайхсан. Миний хувьд болохоор 1 сард ирсэн. Тэгээ өвөл 1 сард чи Монголд ямар амар хүдэн байдаг вүлээ те. Тэгээ өвлийн куртгтэй ингээл хамаг ингээл зузаан хувцас өмсөөл ирж байгаа юм заяо. Тэгээ ингээд Токиод буусан чинь өвөлчтэй 1 сард Монгол цас орж байгаа штэ. Тэгсэн чинь Японд бороо орж идэв. Тэгээ ингээ хүмүүс ингээ бүгд зонтог монтог барьцсан тийм. Тэгээ би тэрийг амар гайхчихсан. Буугаал миний хамгийн Японд буугаад хамгийн анхны гайхсан зүйл тэр заяо. Хүү ямар сони ингээ би хичээс асуугаа. Гэхдээ чи өвөл 1 сар болж хад бороо орд юм уу Японд гэсэн. Тийштэй бороо орд штэ гэ. Бигээ бороо туслаад байгаа байхгүй нэрнээсээ. Тэг пөөх ямар сони ингээ гайхчихсан заяо. Тэгээ дараад нь болохоор тэр үед өдөр би ингээ ихчтэйгээ цуг ингээ хотын тэр Токиогийн гудамжаар алхаа явж байгаа. Гудамжны хүмүүс бас амар их байсан. Би тэгээд Японд ингээ ирчихэд Японд тийм хүмүүс байдаг гэдэг надад тийм төсөөлөл ерөөсөй байгаагүй байхгүй. Монголд л одоо ингээд нэг гудамжинд ч юм уу дээр үед ингээд тараншааны хүмүүс гэл ингээ байдаг байсан шүү дээ. Тэгж төсөөлдөг байсан болохоос биш би Японд тийм хүн байдаг гэж ерөөсөй бодож байгаагүй. Тэгсэн чинь гудамжинд тэгээ картонон цаас мас ингээ дэвссэн амар урт ус мөстэй ингээ үсээ уваа ус мөсөн дээр юм хумнаалч малцсан. Тийм хүмүүс амар их явдаг те. Та нар бол тэрийг бол ерөөсөй гайхаад хэрэггүй заяа. Тийм амар их байдаг. Одоо ялангуяа одоо энэ Шибуяги ч юм уу, Шибуя, Шинжику ингээ том экинүүдээр бас амар их байдаг те. Одоо энэ Японы нийгэмд нь жоохон дасгаж жоохон хэцүү байсан баг. Олуулан амьдарч хагаад анх ингээд Японд ганцаархнаа ингээ амьдарч үтсэн анх удаага байхгүй амьдралдаа. Тэнгүүд ингээд хичээлээ тараал хурж ирээл ингээл наам гүм ингээл хинтээч ярих байхгүй ганцаар гэр бүлийнхнийгээ санана Монгол руу амар их буцхынсан ер нь би шалт ими ирчихв би ер нь юугаа ичв би ер нь яах гэж Японд ирсэн болоо гэсэн бодол ер нь бол амар их орж ирдэг байсан. Миний хувьд болохоор энд ирээд би хамгийн анх удаа ер нь яг стресс гэж юу юм бэ гэдгийг амар мэдэрчээсэн байхгүй юу. Зүгээр одоо юу гэх юм манай гэр сургуулиас маань нэлээ хол цаг гараа явдаг байсан учраас тэгээ дээрэс нь метро бол үнэхээр их хүнтэй ингээд сууй гэсэн чинь ингээд сууж чадахгүй тийм үе зөндөө байдаг гэсэн. Тэгээ байнга ер нь хоцорчдөг тийм одоо лайнгууд бас зөндөө байдаг штэ тийм. Яг миний амьдарчсан газар болохоор нэлээ ингээд хоцордог чуулайн ингээд тийм нэлээ хоцордог. Тэгээд цагаа барай гарсан ч гэсэн бараг метро хоцрол өөрсдөө хичээлээс хоцорч таах гэдэг шүү дээ. Тийм тохиолдол амар байсан. Тэгээд ерөнхийдөө бол хүн ихтэй сууж чадахгүй. Тэгэл дараагийнх нь хүлээхлээр нөгөө хоцрол ирэхгүй байх ч юм уу. Тиймэрхүү амар одоо явдал аюу хэцүү санагдсан. Тэгэхээр яаж хийж байгаа сургуулаа хаана байгаагаа өөртөө ингээд тэш сайн харж байгаа судалж байгаа сургуулийнхаа ойрхон амьдрал айгу зүгээр юм байна да гэж ерөнхийдөө бодож исэн. Нөгөө очих байгаа орныхаа талаар амар сайн судлаад те. Одоо жишээлбэл энэ ч ингээ ундах дугуй унах нь хүртэл тодорхой хэмжээний дүрмтэй байдаг. Тийм тэр дүрмийг ингээд бас айгу сайн уншиж судалж агаад дугуй унах хэрэгтэй. Нэгдүгээр миний хувьд бол би өөрөө бараг нэг хүүхэд дайрахаа шахаж исэн. Зүгээр энд нөгөө Японч айгу юм жижиг гудамжнууд ихтэй штэ тийм нарийнхан. Тэгэл төв замаар явж байхад хажуу талаас нэг нарийнхан одоо гудамжнаас тийм хүүхэд ингээ гүүгээл гараад ирсэн юм. Тэгэл би яг тулаал очиод ингээ нөө зогсож байсан байхгүй юу? Дугуйтай штэ. Тэгээ тэрнээс гадна найзууд манаас ингээ сонсоод хахад ингээ нөө хөгшин хүн ингээ дайрж исэн ч юм уу. Тиймэрхүү тохиолдол бас байгаа. Ер нь бол дугуй унах гэдэг чинь машин унахтай адилхан тийм одоо маш олон дүрмтэй тэгээд маш анхаарал болгоомжтой байх шаардлагатай байдаг тийм. Цагдаа торгуулна. Тийм чихвч зүүж явж болохгүй тийм. Ер нь бол их олон дүрмнүүтэй байдаг. Гэхдээ яг сургуулиас маань яг ингээ өгчээсэн хогоо яаж ингээ ялгаж асах уу тэгээ дугуй унахаар бол ямар дүрмтэй байдгүй гэл ингээл тиймхүү гарын авахд бол өгчээсэн л та. Тэгээд эхэндээ бол тэрийг нэг тоохгүй тэгэл хайцсан. Тэгээд сүүлдээ яг ингээд тэр чинь ингээд за энэ уншихгүй бол болохгүй юм байна гэдгээ ингээд өөрөө ойлгоод тэгээд уншижсэн тийм. Тэгээд ирээд бол заавал тийм гарын авлага
өгөх бах, тэрийг нь сайн уншиж байгаарэ. Дараагийн асуултыг би тавья. Яаж одоо оюутан болоод ирснийхаа дараа цагийн ажилд хэрхэн яаж орж исэн бэ? Тэгээ миний хувьд болохоор ээжийн дүүн Японд амьдардаг байсан гэр бүлтэйгээ. Тэгээд тэр ах 2-ын доо ингээд анх Японд ирчээд 3 сар амьдарч авах хугацаанд нөхрийнх нь ажилладаг байсан Япон олны газар эхлээд мэдээж би хэл усгүй учраас яг галтгоонд нь аяг угааж ер нь бол ажил эхэлж гисэн. Тийм, ер нь бол доороос л эхэлнэ. Хэрвээ хэлгүй бол тий. Мэдээж чи ингээд тодорхой хэмжээний хилтэй тэндээ ингээд гоё өөрийгөө ингээд хүмүүст ойлгуулад ярьдаг юм боломжтой болох юм бол чи өөрөө ажиллаа олоод ингээд одоо GS25 ч юм уу те CU шиг юм комбини юм дэлгүүрүүдэд ажиллаад явах боломжтой. Хэрвээ хэлэхгүй бол чи угаасаа заавал аюугаах ч юм уу яг тиймэрхүү одоо ямар ч хэл ашиглахгүй ажиллаас эхлэхээс өөр сонголт байхгүй. Би тэгээ тэнд эхлээд ингээд 1 2 3 сар ажиллаж агаад тэгээ дараад нь ингээд ерөөд бол хэлэн гайгүй сайжраад өөрөө гайгүй хичээгээд ирэх юм бол яг нөгөө нэг зөөгч те ингээ гадагшаа гаргадаг. Тэгээ би зөөгч хийж ер нь бол нэг ажиллаж исэн. Өөрийнхөө хэлийг сайн сайжруулчих юм бол ер нь бол CV-г өгөөд ингээд хайгаад олох боломжтой. Тэгээд одоо ингээд метроны буудлууд дээр ингээ ворк гэдэг юм сэтгүүлүүд ингээ үнгүй байдаг те. Тэндээс чи өөрөө ингээд ажлын байр хараад ч юм уу эсвэл гэрийнхээ ойролцоох ингээ комбини ч юм уу хоолны газар ингээд ер нь ажлын зар ингээд наагаа тавьсан байдаг штэ. Тиймэрхүү газрууд руу өөрөө ингээд зөрөгтэй ороод сайн байна уу? Би одоо ингээд ажил хайж байгаамаа. Танад ямар ажил байна мэн гэд ингээд ер нь ороод өөрөөсөө л ер нь хөдлөхгүй бол хизээч чамд ингэж ажил ирэхгүй штэ тий. Би бол яг өөрийнхөө талаас л тэгж л зөвлөмөр байна. Чиний хувьд болохоор ер нь ямар исэн бэ? Миний хувьд болохоор би янз янзын л ажил хийж үзсэн дээ тий. Анх ирээд бол ажил олдохгүй бас яг ингээд нэгдүгээрт энэ тухайн улсын ингээд соёлыг мэдгүй ингээд хаашаа яаж явахыг ч мэдгүй байгаа штэ. Тийм бол эхний яг 3-4 сар бол надад ажил олдоогүй. Тэгтээ нөгөө Монголоос одоо энэ чинь өмнө Японд амьдарч исэн хүнтэй хамт ирээд хамт амьдарч исэн учраас тэр хүн маань зөвлөөд заагаад ингээд өгч исэн. Тийм. Анх Uniqlo би ярьслага өгч исэн. Хамгийн анх ирээд хийсэн ажиллаж байна уу? Яг хийгээгүй. Би зүгээр ярьслага өгч исэн байхгүй юу. Тэгээ яг уу за яг чи ингээд ойлгоно бас ингээд ярьцдаг юм байна. Тэгтээ чи ирээд удаагүй байна. Дор хаяж 3 сар болж иж манад ажиллана гэд тэгээд намайг ажил аваагүй. Би яг очингуудлаа хамгийн анх Uniqlo өгч исэн байхгүй юу. Тий. Яг нөгөө миний хувьд бол өөрөөс 4 жил сурцсан байсан бол тэр хэл бол бүр таг биш. Тэгтээ бас харьцангуй нөгөө мундагч бас биш лээсэн л та тий. Ерөнхийдөө бол ойлгоод явцдаг. Өөрөө ярих нөгөө тим юм ярихтаа бас жоохон муу байсан. Ер нь бол угаасаа монгол хэл сурах чинь нэг тим байдаг штэ. Амар сайн ойлгодог хэрнээ өөрөө бас ярихтаа жоохон сонсоод ойлгоод байгаа юм нэ тий. Яг яриг гэр ингээ өөрийгөө илэрхийлэх гэр нэг болж өгдөг ч юм уу тий. Тэгээд нэг тиймхүү бас юм байсан. Тэгээд ерөнхийдөө нөгөө энэ өртөөнүүд дээр одоо метроны буудлууд дээр байдаг тэр work гэсэн юмнуудаас сэтгүүлүүдээс тий хайгаад ажил хайгаад тэгээд бүр сүултээ болохгүй болохоор нэг найзтай хэлсэн чинь найз маань яг нэг зөөгчийн ажилд орсон байсан байхгүй юу. Тий. Тэгээд найз маань намайг шоко хийгээд тэгээд тэдний ажилд хамгийн анх яг зөөгчөөр орж исэн. Тэрний дараа нь болохоор яг бас нэг найзтайгаа хамт нэг цэвэрлэгээний ажилд тий орж исэн. Тэгээд ерөнхийдөө энэ хоёр ажлыг давхар хийжсэн байхгүй юу. Нэг нь болохоор шүн цэвэрлэгээ гэдэг, нэг нь болохоор зөөгч яг хичээлээ тараад хийчдэг. Тэгээд ээлжлээд ер нь бол хийчдэг гэсэн. 7 хоногийнхоо нэг 2 өдөр нь шүн ажиллаад тэгээд дахиад нэг 2 юм уу 3 өдөр нь цөөхөн цагаар тий хичээлээ тараад яг 3-4 цаг ч юм уу хийчдэг гэсэн. Тий Baito гэдэг сайтууд байдаг гэсэн. Сахгүй цагийн ажил хайдаг тийм сайтууд байдагсан. Тэр сайтууд руу өөрөө ороод комбинид ажил үзмээр санагдаад тийм одоо GS25 өдөр шиг тийм дэлгүүрүүдэд ажиллаж үлдсэмээр санагдаад тэгээд Family Mart гэдэг дэлгүүрт CV-гээ өгөөд ярьслага өгөөд орж исэн. Тэгээд Family Mart-д нэг хэсэг ажиллаж исэн. Ингээд 3 ажил болчихж байгаа шүү дээ. Яг үндсэн нөгөө зөөгчийн ажлыг хийхийнхаа хажуугаар Family Mart-д нэг хэсэг ажиллаж исэн. Хэрвээ чамд ингээ эренгүүтэл чинь цагийн ажил олж өгдөг тийм зуршлын компани зөндөө байдаг байхгүй юу? Тийм компаниар ирвэл одоо ингээд
10 жилээ төгссөн хүүхдүүд ч юм уу те. Яг team компаниар яг зурчилж байгаа газараа айгүй сайн судлаад тэгээд ирүүл зүгээр гэж санагцсан. Ийм газар энэ хүүхд ингээд ажиллаа гэж цаанаас нь ингээд зуршлын компаниас нь зурчилж өгөөд тэгээд ажилдаг. Дээрэс нь нөгөө нэг амьдрах байрын хүртэл ингээд одоод өчтдөг team зуршлын компаниудаар ирүүл илүү найдвартай юм болоо гэж бодож байна. Тэр илүү амар багтаа тийм амар тийм. Тэгэхгүй бол ирээл ажилтаа болчих шүү дээ. За тэгээд дараагийнхаа асуулт руу оръё. Японд эрхийн өмнөх те сэтгэл зүгээ хэрхэн яаж бэлдэх ёстой тэр талаар ярилцгаая. Чиний хүсэж байгаа орон мөн үү үгүй юу гэдгийгээ бас амар сайн судлах хэрэгтэй. Зорьсон юм зоригтой хийх юмтай байж ич ирэхгүй бол ирээд яг амьдраад үзэнгүүт за ерөн бүтэхгүй юм байна, ийм байна, тийм байна гэд буцдаг хүмүүс амар их байдаг байхгүй юу? Гэрийнхнээс ер нь хоол байж үзээгүй. Тийм болохоор айгүй их гэрийнхнээ сандаг байсан. Хэрвээ бас тэ надтай адилхан ингээд гэрийнхнаасаа нэг холдож байж үзээгүй хүүхдүүд байх юм бол тэ тэр талаасаа за одоо би ингээд гэрийнхнаасаа ингээд холдох чинь хамгийн гол нь би даагаад амьдрах гэж байгаа гэдгээ өөрөө айгүй сайн ухамсарлаад ирвэл альва зүйл дээр бас шантрах гадах нь гайгүй байх юм болоо гэж бодож байна. Тэгээд хамгийн их шантруулах гэдэг зүйл нь нэгдүгээр санхүүгийн сахилга баттай одоо төлөвлөгөөтэй тийм байх шаардлагатай. Хоёрдугаарт зорилго ч яг тодорхой байх хэрэгтэй. Тий. Гуравдугаарт гэх юм бол тууштай байдал айгүй чухал. Тий. Төвчээртэй тууштай байдал айгүй чухал. Юм сурыг мэдээ гэсэн тийм хүсэл эрмэлзэл чинь бүр маш өндөр байх хэрэгтэй. Гэрийнхнийгаа үнэхээр санаад байвал те за дахиад нэг зорилго тавьж болно ш санхүүгийнхаа хувьд. За би энэ 100 одоо ингээд амралтаараа гэрлөөгөө явах юм уу? Явахын тулд надад хэдэн төгрөг одоо шаардлагатай тэгэхээр тэрийг бас би тусдан ингээд цуглуулъя гэдэг ч юм уу те. Миний хувьд бол энэчээ би ч нөгөө зөндөө олон ажил ингээд сольж хийжсэн гэж хэлсэн штэ. Тэгээд олон Япон хүнтэй нөгөө уулзаж ингээд хамт ингээд ажиллаж исэн. Ингээд хүн болгон үнэхээр шал өөр харилцаатай, ийдэг сайхан харилцаатай хүмүүс байхад муухай ааштай хүмүүсэндээ бас байгаа. Энд чинь бас нэг орон юм чи те. Угаасаа тиймэрхүү зүйлээр аягүй их стресстэй штэ. Тэгээд яаж би хувьдаа л яаж стрессээ тайлдаг гэсэн бэ гэхээр нөгөө зөөгч мөгч хийж яхад ч хүн болгон дэвтэртэй байдаг гэсэн. Тэгэл амар уур хүрээл хэдгээ ингээд би ингээд адилхан өөдөөс нь хилдээд ууралчмаар байсан гэсэндээ ингээд хилээ хазаад тэнцээ ингээд өөрийгөө ингээд хориод ингээд зогсож байгаа штэ. Тэр үедээ ингээд нөгөө дэвтрээ гаргаж ирээ би бичдэг байсан. Нөгөө нэг дотроо байгаа тэр ингээд хадгалсан байгаа тий хараад мараад юу гэдгийг тэр бүгдийг ингээд бичдэг байсан. Тинчээ би ингээд уурлаад ингээд цохолдоод тийм царай гаргаад зогсоод байснаас илүү өөрийнхөө хамаг юм ингээд биччих юм бол ядаж яах вэ би тэгдэндээ юм дээ. Тий тэгэх юм бол ядаж ингээд сэтгэл онгоогоод энчээ ингээд бас нэг юм хөрөмтлөгдөд байхгүй амар байдаг гэсэн. Тий тэгэхээр бас тэр талаас бас өөрийнхөө нөгөө стрессийг хэрхэн яаж тайлах вэ тий тэрийгээ бас амар сайн мэдэж хүмүүс бас стрессээ яаж тайлах нь мэддэг хүмүүс бас зөндөө байдаг шүү дээ. Тийм болохоор энчээ ирээд угаасаа мэдгүй ингээд орчин, мэдгүй соёл ингээд ийм маш олон одоо цаг уур би тэ энэ бүх юм чинь ингээд энэ газарт одоо дасахын тулд айгүй их стресстэй. Тэгэхээр тэрийг хэрхэн яаж даван туулах вэ гэдэг бас тиймэрхүү стресс тайлах аргуудыг бас сураад ирвэл зүгээр юм болоо гэж бодож байна. Японыг хэтэрхий тэгж гоё өндрөөр ингэж хүлээж авч бодож болохгүй шүү. Японд авах юм байгаа, хаях ч юм байгаа тий. Тэгэхээр тэр сэтгэл зүгээ бэлдэх хэрэгтэй. Чиний төсөөлж яснаас гинт ийм байсан юм уу? Энэ ийм байсан юм уу? Ямар тэнийг Япон хүмүүс ямар уйтгартай, ажил нь ямар сони, амар сонин дотгошоогоо хүмүүс юм аа. Өстой ингээ харьцахад айгүй хэцүү, ажил нь ийм, хүмүүс нь ингэж надад хандаад байна ч гэдэг юм уу. Тийм асуудал амар их гарна шүү. Тэрийг л ер нь амар сайн тогтоогоод авчих хэрэгтэй. Юу бэлдэж авах уу, яах вэ гэдгээс илүү ер нь бол зорилгоо сайн тодорхойлоод ирээсэй л гэж хүсэж байна. Хинчтэй ер нь ямар ч хүн ингээд гоё гадаадд ингээд сураад те ингээ амьдарч үсгийг бол угаасаа хүсдэг. Би тэгээд тийм хүмүүст бол амар тийм хүмүүсийг бол дэмждэг. Заавал ингээд гадаадд ингээд суралцаад бас ингээ амьдраад үзүүл тий нүд нээштэй ямар байдаг өөр нийгмиг тий би бол ирээсэй л гэж хүсдэг тий ямар ч байсан ирээсэй л гэж хүсдэг. Тэгээд гэхдээ эн чинь бас цаанаа ингээ дасар их одоо
Тэ зөндөө проблемууд байна шүү дээ. Золиос байна. За мөнгө санхүүгийн хувьд ч тэр тэ сэтгэл зүй бие хаагийн хувьд ч тэр. Тэгэхээр тэрийгээ сайн тооцоолж зорилгоо тодорхойлол ирэх юм бол ер нь алцахгүй дээ л гэж хэлмээр байна тий. Европч ч юм бол ингээд 7 хоног болгоо ингээд түрээсээ төлөөл тий. 7 хоног болон цалингаа бол ингээд явдаг. Японы нэг давуу тал нь сардаа нэг удаа цалин буугаад сардаа нэг удаа нөгөө байр тий бүх юмныхаа төлбөрийг төлдөг учраас сардаа яг нэг буусан цалингаа тэр тухайн сардаа ингээ хүрэхийн тулд хүн айгүй их тооцоо ингээд хийштэй. Тэр талаас айгүй санхүүгийн хувьд айгүй сайн мэдлэгтэй бас болох нэг одоо боломж гэх юм уу та бас тийм байдаг шүү. Японы гоё ингээд энийг ингээд Монголд аваад очих юм бол гоё юм байна да гэсэн зүйлийг бас ер нь амар сайн хараад янз бүрийн гоё сонирхолтой юм сургалтууд хүртэл байдаг шүү дээ. Японд нэг өдрийн хоолны сургалт тэ лаа хийж сурах, уруулын будаг хийж сурч мурах ч юм уу тэ. Ер нь бол хилээд байвал амар гоё сургалтууд байгаа. Тэгэхээр чи хамгийн гол нь хилээ сайн сайжруулах хэрэгтэй. Хилээ сайжруулад тэгээд тэрнийхээ дараа ингээ өөрийнхөө дуртай юмараа ингээд сураад өөрийгөө ингээд гоё хөгжүүлээд явах боломж бол амар их байгаа шүү. Сүүлд нас нэг юм хэлээ. Одоо нэг энэ чирээд цагийн ажил хийж ийн гэж тэгсэн штэ. Тэгтээ аль болох өөртөө заавал 1-2 хоног те амралт гаргаж байгаарэ гэж хэлмээр байна. Бас ингээ ажиллаад тахаар огт амралтгүй ингээ ажиллаа явждаг бас хүмүүс байдаг те. Тэгэхээр бүр амар сэтгэл 100% хямралт оршдог те. Амар ганцаардлыг мэдэрдэг юм шиг байлаа. Тий. Ганцаардлыг мэдрэхээс гадна одоо юу гэдэг ингээд Японд байгаа тэр гоё мэдрэмжийг авч чадахгүй. Би сэтгэлийн хувьд ингээ маш их ядаргаанд ордог тий. Тэрнээсээ болоод нөгөө нэг сүнс харах тий. Тиймэрхүү асуудал. Гэхдээ Япон сүнс би бол агт харж байгаагүй. Харж байгаагүй. Нэрээ тий. Хүмүүс амар тэгж асуугаад идэх те. Ингээ Японд очиод сүнс хардггүй ер нь ямар байдаг вэ? Юм хум харж ирсэн үү гэж тэгдэг. Яг хүнээсээ шалтгаалдаг юм шиг байгаа юм. Би бол ерөөсөө тэгж сүнс харжмаар сүнсэнд даруулж л үзээгүй. Тийм одоо Японы нэг юм гаж донтой ч юм уу тиймэрхүү хүмүүстэй бол би нэг таарч байгаагүй. Гайгүй л лээсэн ш. Тэгэхээр яг хаана амьдраад хаагуур явж байгаагаас бас шалтгаалдаг байж магадгүй. Би бол сүнсэнд даруулж ирсэн. Нэг удаа тий. Тэгтээ айгу сонир мэдрэмж өгд юм лээ. Тэр бол тэгтээ бас нөгөө мэдрэлийн ядаргааны бас нэг хэлбэр гэж яриад идэм лээ шүү дээ. Тийм болохоор өөрөө л нөх юм бодоогүй. Угаасаа ядчихсан үе тэгэл сүнс дарж марахад чи одоо юу вэ л гээл бараг өмнөөс нь тэг ингээ хэрэлцчихгээл нааг 50 онцолооч гэмээр л ингээл би бараг л тэгж хэрэлцсэн дээ. Тэгсэндээ хүмүүсээр нь бараг айхаа болчдөг гэсэн. Тий айхаа болчдөг. Ёо би унтмаар ядаргаатай дахиад нөгөөт чинь гэлтэй бараг тэгж хүлээж авдаг. Яг уйгийн тойронд бол ингээл сүнсэн даруулаад байна ч гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү хүмүүстэй бол амар их тааржсэн. Гэтэ өөрөө л яг нэг удаа тэгж даруулж үзчихсэн. Тэрнээс хойш бол даруулдаг. Гэтэ тэр үедээ үнэхээр ядарчээс учраас чи одоо юу вэ тий? Юу вэ? Намайг 50 унтуулаач гээл тэгэл тэгсэн чи ерөөсөө тэрнээс хойш нэг даруулаагүй тий. Ер нь бол сүнс харсан чи хараагүй ч тэгэл зоригтой тэгэл тий тэмцэх тийм юутай байвал нөгөөдг нь бараг айгаад ойрцдгүн гэсэн ш тий. Тийм сонсч ирсэн шүү яана. За тэгээ бит хоёр ер нь гээд яриад байвал яриад ахаар амар их сэдв ингээд Японд амьдраад ингээд туулж исэн паян ч юм уу хөгжилтэй сонирхолтой ингээд юмнууд амар их байна. Гэтэ яриад байвал энэ бичлэг бүр айгүй их урт болох гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр таад одоо ингээд асуумар байгаа зүйл ч юм уу сонирхолтой одоо ингээд бит хоёроос тэ ингээд яриулмаар байгаа сэдв байх юм бол доор комент дээр бичээрэй. Тэгэх юм бол дараагийнхаа одоо ингээд блог подкастын бичлэг дээрээ ингээд оруулах болно. Би бас өөрөө хайток яри сампо гэдэг суугтайгаа тэгээд яг нөгөө ажил ихтэй байгаа учраас бичлэг бол хийж чадахгүй байна. Тэгээд цаашдаас ингээд оруулъя гэж бодож байгаа. Тэгээд бас тэр бичлэгүүдийг маань үзээрэй. Ерөнхийдөө миний хувьд бол аяллаа талаар айгүй бичлэг хийдэг байгаа шүү. За тэгээд бичлэгээ өндөрлөе те. Ямар ч тач ихнийхээ парт нэг бичлэгээ өндөрлөе. Таалагдсан бол лайк, subscribe дараарай. Дараагийн бичлэг хүртэл баяртай.